Сайн байцгаана үзэгчдээ дэлхийн дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа олон улсын сансар судлалын бодлого ба хөгжил гэсэн сэдвийг онцолж байна. Энэ сэдвээр ярилцахаар бид судлаач мөнх хоёрыг студид тавиад байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? За битээрээ ярих сэдв бол маш өргөн. Тэгэхээр ер нь олон улсын сансар судлал, ялангуяа энэ сар судлалын чиглэлд олон улс одоо бодлогоо явуулах энэ гол их үүсвэрийг суурийг ер нь хизээ тавьсан. Өнөөдөр энэ салбарын судалгаа ер нь хөгжлийнхөө ямар үе шатанд явж байна? Яг ер нь бол хүн төрөлхтөн өөрөө одоо хүний мөн чанар өөрөө ямиг нээх, таних, шинэ газар орныг одоо нээх, түүнийг эзэмших гэсэн ийм одоо төрөлхийн одоо хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бүр дээр үед хураа газар дээр бид нар одоо далайд гараагүй бах те шинэ газар орныг нээх гээд одоо бидний өвөг дээдс нүүдэлж ийсэн Берингийн хоолоогоор дамжаад Америк руу очиж ийсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хүсэл эрмэлзэл бол хүн төрөлхтөнд бол байнга байсаар ирсэн. За ер нь сансрыг эзэмших, сансрын уудмыг нээх энэ сонирхол бол бүр эртнээс хүнд бол байсан. Яагаад гэвэл сансар огторгууг ажигладаг, хардаг, нар сарны хөдөлгөөнийг ажигладаг тийм ээ. Тэгэхэд одоо энэ үзэгдлийн мөн чанарыг ойлгох, таних, нээх энэ хүсэл бол олон мянган жилийн өмнөөс хүнд бол байсан. За яг техникийн боломж бололцоо нээгдсэн үе бол ерөнхийдөө 17 дугаар зууны үеэс эхлээд одоо дуран аваа илүү сайжраад тэгээд гариг эрхсийг одоо илүү их хардаг, ойлгодог, одоо эрхсийн хөдөлгөөнийг тэмдэглэдэг болсон энэ үеэс бол эхэлж байгаа. Яг хүн сансарт нисэх тухай энэ асуудал бол 20 дугаар зуун, 19 дугаар зууны одоо ихэнх үеэс яригдчихсэн. Ялангуяа зөгнөлт зохиолууд, Жюль Верний зохиолууд дээр жишээлбэл энэ тухай бол гардаг тийм ээ. Бид уншиж байсан. За 1956, 57 оны үед бол сансар судлал гэдэг зүйл бол бодит зүйл болж хэрэгжсэн. Энэ бол зөвлөлт холбоотой улс түүхэнд анхудаа хиймэл дагуулх өргөснөөр орчин үеийн сансрын түүх бол эхэлж байгаа. Тэгээд дараа нь бол бидний сайн мэдих одоо сансарт хүн ниссэн. Гагарин бол одоо анхны одоо сансарт гарсан хүн болсон. Тэгээ үүнээс хойш бол 60 жилийн турш бол ерөнхийдөө одоо хүн төрөлхтөн сансрыг эзэмших одоо энэ маш том нээлт рүү одоо шумбж ороод байна л да. Жишээ нь одоо энэ салбарт хамгийн тэргүүлж байгаа, идэвхтэй бодлого явуулж байгаа улс орнуудыг нэрлэвэл ямар улсууд байна? Сансрын тэргүүлэх хэдэн гүрнүүд бол байгаа. Юуны өмнө бол технологийн хувьд бол тэргүүлэгч нь мэдээж хэрэг Америк нэгдсэн улс байна. Одоо хамгийн их саран дээр хүн болгосон, тийм ээ. Зөвлөлт холбоотой улс байсан хуучин. За түүнийг бол одоо залгамжлаад Оросын холбооны улс бол Пуужингийн маш өндөр одоо сайн чанартай технологитой одоо ч гэсэн дэлхийд тэргүүлж байгаа. За Европын улсууд байгаа. Ялангуяа Франц бол энэ чиглэлд бол бас дэлхийд тэргүүлэх гүрний нэг өөрийн гэсэн сансрын хөтөлбөртэй. Европын сансар судлалын агентлагаар дамжуулаад бас Ариан гэдэг том юм хөтөлбөр бол одоо хэрэгжүүлж байгаа. За яг энэ жил бол тэр Ариан хөтөлбөрийнх нь бас ой болж байгаа. 40 жилийн ой. Тэгээ яг энэ 40 жилийн ой дээр энэ 12 дугаар сард бол Ариан Пуужингийн 250 дэх нислэгийг хийсэн. Тэгэхээр бол одоо ямар хөө том хэмжээний хөтөлбөртэй сансрын их гүрэн бэ гэдэг нь харагдах байна. Япон байна. Технологийн хувьд бол одоо бас дэлхийн одоо тэргүүлэх гүрнүүдийн нэг. Японы сансрын хөтөлбөр бол ихэвчлэн хүн сансарт нисэх тал руугаа биш. Судалгаа шинжилгээний тал руугаа. Ялангуяа сүүлийн үед бол одоо саран дээр буух, солир очиж олборлох те, солироос дээж авчрах гэсэн ийм чиглэлүүд рүү түлхүү бол ажиллаж байгаа. За сүүлийн 20 жилд бол сансрын салбарт шинээр орж ирж байгаа нэгэн их гүрэн байгаа. Энэ бол одоо бүгд найрамдах Хятад ард улс. Хятадын сансрын хөтөлбөр бол одоо дэлхийн тэргүүлэх 3 хөтөлбөрийн нэг болчиход. За энэ салбарын бас нэг шинэлэг үйл явдал бол саяхан буюу одоо энэ сарын эхээр НАТОгийн улс орнууд одоо үүсгэн байгуулагдсны 70 жилийнхээ ойг тэмдэглэх одоо дээд хэмжээний уулзалтынхаа хүрээнд бас сансар судлалын тухай шинэ бодлого зорилтуудаа тусгасан, тунхаг баталсан байна. Энэ юу н ямар зорилготой хөгжлийнхөө ямар одоо үе шатыг тодорхойлсон ийм тунхаг байна вэ? Тийм, НАТОгийн
сансрын тунхаг бол сая гарсан 12 сарын 4-нд. Тэгэхээр энийг ярихын өмнө эхлээд ер нь энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар хөө байд юм бэ гэдгийг товчхон дурдах зүйтэй байна. Тэгэхээр ер нь энэ сансартай холбоотой манай дэлхийн энэ эрх зүйн зохицуулалт бол 1967 оны олон улсын сансрын гэрээ, сансрын тунхагаар бол ерөнхийдөө зохицуулагдчихэв. Тэгэхээр энд бол сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах гэсэн ерөнхий зарчмыг бол одоо заасан. За Монгол улс бол энэ 67 оны гэрээнд бол яг тухайн үед нь бол нэгдсэн. Өшөө 1979 оны сар ба тэнгэрийн бусад эрхсийг одоо ашиглах тухай олон улсын бас юм гэрээ байна. Тэгэхээр ерөнхийдөө ийм хоёр үндсэн гэрээний бааз суурин дээрээс одоо энэ олон улсын сансрын эрх зүйн харилцааны зохицуулалт бол явагддаг. За гэтэл энэ хоёр эрх зүйн гэрээ маань ерөнхийдөө яг бүх одоо ийм эрх зүйн харилцааг бол зохицуулах бас боломжгүй байгаа. Хит ерөнхий хвчилсэн ерөнхий заалт байгаа байхгүй. Тэгэхээр одоо тухайлбал за энхийн зорилгоор ашиглана гэдэг ерөнхий нэрийн араас энхийн зорилгоор цэрэг дайны одоо бэлтгэл хийх бас боломж бас ийм утга давхар агуулгадж болж штэ. Саяны НАТО-гийн энэ тунхаг бол НАТО бол нөгөө 5 дугаар заалт байгаа НАТО-гийн гэрээний. Энэ бол аль нэгэн одоо гишүүнийх нь эсрэг гаднаас түрэмгийл үлдэгдсэн тохиолдолд эвслэрээ одоо тэ эсэргүүцнэ гэсэн юм заалттай. Одоо бол үйл ажиллагаа явуулах орон зайгаараа саяны энэ 12 сарын 4-ний Лондоны тунхагаар сансрын уудамд НАТО-гийн одоо гишүүн орнууд тогтоон барихуулан одоо батлан хамгаалах зорилгоор ашиглана гэд заачиж байгаа. Өөрөөр эрх зүйн үндсээ одоо эвслийнхээ хүрээнд тавьчихж байна гэсэн үг. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр тухайлбал НАТО-гийн гишүүн орнуудын одоо хиймэл дагуулагч юм уу ямар нэгэн байдлаар эсвэл зорилготойгоор унгаасан тохиолдолд энийг НАТО-гийн эсрэг түрэмгийл гэж үзэхээр болчихж байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо магадгүй цаашдын энэ одоо манай 21-р зууны сансрын одоо өрсөлдөөний эхлэлийг тавьж иж бас магадгүй. Яг энэ тунхаг гарсны дараа яг маргааш нь бол одоо Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин бол мэдээлэл гаргасан. За энэ бол маш хариуцлагагүй одоо юм тунхаг гаргалаа. Энэ бол одоо сансартай зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг дахин одоо юм дэлгэрүүлэх алхмыг тавилаа. Оросын холбооны улс бол одоо үүний эсрэг хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо гэсэн юм мэдээлэл гаргасан байна. Тэгэхээр бол ерөн судлаачдын хувьд ялангуяа энэ цэргийн номлол судлаачд энэ сансрын чиглэлийн одоо хууль эрх зүй судалдаг хүмүүсийн хувьд бол энэ НАТО-гийн гэрээний агуулгыг тайлбар хийж тэ одоо судлах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл дахиад одоо өрсөлдөгч гэдэг юм уу хөгжүүлэх шинэ орон зайг одоо нээгээд үүнийгээ өөрсдийн бодлогоороо одоо цааш нь зохицуулаад явна гэсэн ийм шинэ жишгээ гаргаж ирж байгаа гэж ойлгох уу? Тийм өөрөөр хэлбэл тэр өмнөх 67 оны 79 оны 2 тунхаг чинь бүх харилцааг бол ингэ нэг бүрчлэн зохицуулах боломжгүй ерөнхий тунхаг байхгүй юу. Тухайлбал одоо саран дээр ямар улс бүх улсууд бол саран дээр очих тэгш эрэхтэй. Гэхдээ аль нэг улсын давмгайлаа саран дээр бааз байгуулаад тэнд одоо өөрийн эрх ашиг сонирхлын бүс олгоод ингэ ашиглаад эхэлбэл яах юм бэ гэдэг. Тэр тохиолдол яах вэ гэдэг тийм зохицуулт байхгүй байна. НАТО-гийн энэ эвслийн гэрээний энэ шин заалт бол одоо яг энэ эхлэлийг бол бас эхлүүлж байгаа юм л та. Одоо дагалдаад бусад улс орнууд үүнтэй холбогдох одоо эрх зүйн бас өөрийн баримт бичгүүд, номлол юм аа бол зарлах баг. Сүүлийн жилүүдэд бас дэлхийн сар болоо сансар судлалын чиглэл тэргүүлж байгаа улс орнууд өөрсдийн сансрын хүчин гэсэн ийм одоо шинэ бүтцийг бас гаргаж ирж байна л да. Тий. Энэ бол яах аргагүй бас анхаарал одоо хандуулах ёстой нэг шинэ салбар болчиход байгаа. Одоо нодны 2018 онд бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп бол бас шинэ ийм чиглэл гаргасан. Шинээр одоо сансрын хүчин гэдэг одоо цэргийн шин төрөл цэрэг байгуулахаар ийм одоо шин чиглэл гаргаад тэгээд тушаал нь бол энэ жил гараад одоо цоо шин ийм төрөл цэрэг байгуулагч Америк нэгдсэн улс. Тэгэхээр сансрын хүчин гэхээр бид нар нэг кинон дээр хардаг тийм нөгөө футуристик ийм цэрэг айран байх уугүй юу те. Ер нь ямар учиртай юм. Бусад төрөл цэргүүдтэйг ямар уялдаа холбоотой ажиллах юм. Үйл ажиллагаа явуулах чиглэл цар хүрээ те цэргийн номлол
одоо тэр нарийн юмнууд нь бол хараахан бол одоо яригдаагүй байна. Зарлагдаагүй байна. Ганцхан Америк биш. Франц бас энэ жил сансрын зэргийн хүчин байгуулсан. Одоо 2019 оны 8 дугаар сард. Макрон бол юм шин тушаал гаргасан байна. Ерөнхийлөгч Макрон. Бас л Америкийн адил зарим зүйл нь тодорхой болсон байгаа юу? Энэ бол ерөнхийн нэг эргэцсэн үндсэл тавьж байгаа. Яг нөгөө деталь тий энэ чиглэлээр ямар технологи хөгжүүлэх юм, ямар хуу шин техник технологиуд ашиглах юм нарийн зүйлс нь ерөөсөө тодорхойгүй. Зөвхөн 19 онд тулгуурлаж ярихад 19 онд бол одоо сансар судлал, ялангуяа сар судлалын чиглэлд бас дэлхийн зарим улс орнууд шин одоо нээлтүүд, өөрийн судалгааны одоо хөлгүүдээ сарны цаад тал гаргасан ч гэдэг юм уу те. Ийм шинэлэг үйл явдлууд бас болсон. Эдгээрээс нэрлвэл одоо Хятад улс байна, Энэтхэг улс байна, мөн Израиль, Арабын нэгдсэн Эмирт зэрэг улс орнууд байна л да. Эднэрийн тус тусын хөтөлбөрийг бас тодорхой төвшөнд нь яривал. За ер нь бол иж бүрэн сансрын хөтөлбөртэй улс орн бол маш цөөхөн. За Америкийн нэгдсэн улс бол байгаа. Америкчууд бол 1950-аад оноос эхлээд одоо сансар түн нисэх тухай ингэж шинжилгээ судалж одоо хөтөлбөрүүд хөгжүүлж ирсэн. Тэгээд Аполло хөтөлбөрийн хүрээнд бол саран дээр бууссан. За Аполло 17 дууссаны дараа бол одоо сансрын олон дахин ашиглах гэхдээ зардал багтай шаттл ийм одоо хөтөлбөр рүү орсон. За энэ бол 2000-аад он хүртэл бол ер нь үргэлжилж ирсэн. За Америкийн хувьд бол 1990-ад оны төгсгөлөөс эхлээд дараагийн сансрын хөтөлбөр юу авах вэ? Тэгээ одоо зорилт юу авах вэ гэдэг тал дээр бас тийм тодорхойгүй байсан л та. Ягаад гэвэл нөгөө мөнхийн өрсөлдөгч маягтай байсан нөгөө зөвлөлт холбоотой улсын задраад унтсан. Тэгэхээр нөгөө үзэл сурталын болоод бусад технологийн тэргүүлэлээ харуулах тийм одоо зорилго тийм нэн чухал хэрэгцээ байхгүй болсон учраас энэ салбар руу хийдэг нөгөө хөрөнгө оруулалт бас багассан байсан. 2016 онд бол ерөнхийлөгч Обама нэг шинэ ихтгэл тавьсан. Энэ бол одоо шинэ хил хязгаар гэдэг нэртэй. Тэгээ энэ хүрээнд бол бид бол буцаад саран дээр очино. Тэ. Сарнаас цаашаа одоо ангараг гариг руу очино. Марс дээр хөл тавья гэдэг ийм зорилттой бол тунхагласан. Обамагийн энэ одоо улс төрийн энэ том алхмын одоо үр дүнд одоо 2020 онд ердөө он гараад ирэх жилээс Америкийн одоо цоо шин Артемис гэдэг шинэ одоо хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж. Артемис бол 7 үе шаттай. 2020-оос 28 он хүртэл бол одоо үргэлжлэнэ. Энэ хугацаанд бол хамгийн гол нь саран дээр буцаж очино. Очихдоо зүгээр нэг очихгүй. Саран дээр суурших, бааз байгуулах, байнгын баазтай болох ийм зорилт тавьж байгаа. Ердөө энэ 7 хоногт бол тэр Артемис хүлэгт ашиглах шинэ одоо сансрын хөлгийн хөдөлгүүрийг бол танилцуулж ирлээ. За өшөө иж бүрэн сансрын хөтөлбөртэй улс бол Оросын холбооны улс бол байгаа. Зөвлөлт холбоот улсын үед бол сансарт бол тэргүүлж ирсэн байна. Одоогийн Оросын холбооны улсын хувьд бол ерөнхийдөө бас эдийн засгийн хоригт ороод дээр нь одоо технологийн хувьд бол бас хоцрогдож байна. Хоёрдугаарт нөгөө системийн одоо асуудалтай байна дотроо. Тийм учраас бол яг энэ хөгжүүлэлтийн одоо зорилтуудад бол хүрэхгүй байна. Яг хуу Оросын хувьд бол нөгөө хуучин уламжлалт, пуужингийн технологи бол одоо дэлхийд тэргүүлж байгаа. Дахин шинэ хөтөлбөр эхлүүлэх, далаацтай ажиллах ийм боломж нь бол хязгаарлагдмал байгаа. Хоёрдугаарт өөрийн гэсэн сансрын порттой одоо буудалтай болох гэдэг одоо барьж байгаа. Одоо Монголын хэлээс бол бас ойрхон энэ амуурын одоо хязгаарт шинэ восточныгээ сансрын одоо буудал бол барьж байгаа. Гэхдээ нөгөө буудал нь бол ажил нь бол хойшлцсон байгаа. Оросын холбооны улсын хувьд бол байдал бол иймэрхүү. Гэхдээ арилжааны зорилгоор хуваарьт нислэгүүдээ бол үлдэж байгаа. Өшөө сансрын иж бүрэн хөтөлбөртэй улс бол Европын холбоо. Гэхдээ Европын сансар судлалын агентлаг Европын холбоо хоёр ч нь бол нэгнээс үл хамаарсан одоо байгууллагууд байхгүй юу? Европын холбооны нэгж биш. Европын сансрын агентлаг. Европын сансрын агентлаг бол бас сар руу буцаж очихыг бол зорж байгаа. 2022 онд бол одоо төхөөрөмж буулгана гэж ярьж байгаа. Мөн 2030 оноос цаашаа бол ангараг гариг дээр ер нь бол төхөөрөмж дахин буулгая
судалгааны нэлээд том төхөөрөмж одоо тий цувралын хөтөлбөр хэрэгжүүлье гэдэг. Бас энэ жил Европын томоохон улс орнуудын удирдагчид одоо уулзаад төсвөө бол баталсан байна. Ялангуяа Герман улс бол энд бол одоо бас цоглох төсөв оруулнаа гэдэг одоо бид хичээд байгаа. Сансрын иж бүрэн хөтөлбөртэй улс бол Хятад улс байна. Хятадын сансрын хөтөлбөр бол бүр 1955 оноос эхэлдэг. Одоо хиймэл дагуул хүрэхээс өмнө байхгүй юу? Спутникээс. Тэгээд энэ хөтөлбөр чинь ер нь бол Оросын технологиг бол анх ашиглаж ирсэн. Оросын технологи бол нөгөө Германы Пуужингийн технологи олдсны. Энэ одоо бараг энэ чинь 60 жил болж байна шүү дээ. Хятадын сансрын одоо хөтөлбөр. Тэгээд Хятад бол эдийн засгаа бол 5 жилээр төлөвлөж явдаг. Хятадын сансрын хөтөлбөр бол 12 жилээр явдаг. Одоо тэддгээр 12 жилийн хөтөлбөр гэж. За яг сүүлийн 20 жилийн хувьд бол Хятадын сансрын хөтөлбөр бол Шинжоу гээд 3 хүнтэй бол сансрын хөлөг бол хөөргсөн амжилттай. Сүүлийн үед бол сарыг судлах энэ Чангье гэдэг ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өөрийн Пуужингийн технологи одоо хөгжүүлэлтийн англиар бол тэр Long March гэдэг байгаа. Урт аян гэдэг нэртэй. Long March-ийн одоо сүүлийн үеийн шинэ технологийн пуужингууд бол бас гарч байгаа. За яг энэ жил бол Хятадын тэр Чангье төхөөрөмж сарн дээр буусан. Тэгээ ер нь сарны судлагдаагүй үсэн тэр хэсгүүд дээр бол очиж судалгааны ажил бол хийсэн. Энэ бол одоо Хятадын сансрын технологийн одоо гялалтсан амжилт болж тэмдэглэгдэж үлдэж байгаа. Одоогийн ер нь дэлхийн улс орнуудын нөхцөл байдал бол 2019 оны хувьд бол арилжааны сансрын нислэг рүү бас их одоо хандж байна. Сансрын технологиор бол SpaceX компани байгаа. За сансрын аялал жуулчлалын чиглэлээр бол Blue Origin гэдэг компани, Virgin Galactic гэдэг ихэвчлэн бол Америкийн компаниуд бол ажиллаж байгаа. Тэд юун дээр голцоо ажиллаж байна вэ гэвэл пуужингийн технологи. Ялангуяа тээгч пуужингаа дахин ашиглах. Өөрөөр хэлбэл сансрын хөлгийг одоо дээшээ гаргаад пуужингаа бол дахин ашигладаг. Тэгээд сансарт хайчдаг гэсэн. Одоо бол нөгөө тээгч пуужин хөлгөө дээш агаар мандлаас дээшээ гаргачаад буцаж буухтаа газарт дахин одоо босоогоороо буугаад дахин ашиглагдаж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө 1950-60-аад онд эхэлсэн сансрын хувьсгалын дараагийн үе шат гэж яригадаад байгаа. Яагаад гэвэл пуужингаа дахин ашигладаг болчихсон. Тэгэхээр энэ пуужин дахин ашиглаж эхэлж байгаа энэ онцлог, энэ давуу тал нь яг юунд байгаа юм бэ гэвэл нэгдүгээр сансрын хөлөг хөөргөх зардлыг 50 дахин бууруулж байгаа байхгүй. Өмнө нь пуужин дахин ашигладаггүй байх үед сансарт одоо 1 кг ачаа гаргах зардал $50,000 байсан. Одоо бол ерөнхийдөө нэг дахин ашигласан пуужингаар бол 1 кг ачааг $2,500 гаргаж байгаа. 1 кг ачаа. Тэгэхээр энэ бол маш том өсрэлт болж байгаа. 2019 оны байдлаар бол ер нь дэлхийн хэмжээнд бол 120 орчим сансрын одоо нислэг үлдсэн байна. Маш олон байна тийм. Энэ бол одоо өмнөх жилүүдийн тоон бол 2 дахин өсөж байна гэсэн үг. Ер нь 2010 оноос хойш бол энэ тоо бол эрс нэмэгдсэн. Үзэгчдийн хувьд бол бас сонирхож магадгүй. Дэлхийн улс орнууд яагаад ер нь сансарлуу ингэж их тэмүүлээд тийм ээ? Сар судлалын салбарт ч юм уу, сансар судлалын салбарт илүү одоо өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэдэг ингээ өрсөлдөд байгаагийн гол шалтгаан нь юунд байгаа? За нэгдүгээрт ер нь бол энэ бол шинжлэх ухааны зорилготой. Таньж мэдэх тийм ээ? Одоо судалгаа явуулах. Хоёрдугаарт технологи хөгжүүлэлт. Гуравдугаарт энд бол хөрөнгө оруулалт татах юм том салбар болж шинээр хөгжиж байгаа. Яагаад хөрөнгө оруулалт татах ийм одоо гоё салбар болж гарч ирж байна вэ гэвэл 1990-ад оны сүүлээс хойш энэ харилцаа холбоо интернет технологи хөгжиж эхэлснээс хойш сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх нь ашигтай болж эхэлсэн байхгүй. Өмнө нь бол дандаа зардал байлаа шүү дээ. Одоо яаж ашиг олох вэ? Одоо хамгийн наазах нь хиймэл дагуул өргөж шүү дээ.
Тэ хиймэл дагуулаар бид нэр интернет авах гэж байна. Шилэн кабель хэрэггүй. Өөрөөр хиймэл дагуулын интернеттэй болох гээд одоо тэр Elon Musk-ийн Starlink гэдэг компани чинь бол ойрын 10 жилд бол тэр нийтдээ 12 мянган хиймэл дагуул бүх ийм хиймэл дагуулын констелляц дэлхийн одоо тойрог замд үүсгэнэ гэдэг зорилт тавьчаад байгаа. Тэгээ энэ үүсчих юм бол бид нэр өндөр хурдны интернетийг шууд одоо хиймэл дагуулаас дээрээсээ авдаг болж байгаа байхгүй. Шилэн кабелийн хэрэгцээгүйгээр. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг л жишээ. Хоёрдугаарт бол сансрын технологи өөрөө сансрын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө үүнийг дагалдаад суурь шинжилгээ ухааны бүх судалгаа дагалдаж хийгддэг. Тэгэхээр шинжилгээ ухааны салбараа давхар хөгжүүлээ чирээд аваа явчихдаг. Нөгөө талаар сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх нь бас нэг талаараа зөөлөн хүчний бодлого, нэр хүндийн асуудал. Сансарт хүнээ нисэх бол нэр хүндийн асуудал. Нэг л жишээ авъя л да. Арабын нэгдсэн Эмират улс гэхэд бидний сайн мэдэх Дубай. Энэ жил 2019 оны 10 сард анх удаа сансарт хүнээ нисгэсэн. Анхны сансрын нисгэгчтэй болж байгаа. Тэгэхээр энэ бол Дубайн хувьд бол Эмиратын хувьд бол энэ бол тийм онц ач холбогдолгүй мөртлөө нэр хүндийн асуудал байхгүй. Сансарт хүнээ нисгэсэн цөөн хэдэн улсын нэг болсон шүү дээ. Тий. Сансрын гүрэн болж байна гэсэн үг. Тэгэхээр энэний төлөө улс орнууд бас их одоо ажиллаж байгаа. Монгол улс бол 1981 онд хүнээ нисгээд одоо зөвлөлт холбоот улстай хамтарсан Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд бол сансарт хүнээ нисгэгдсэн. Одоо албан ёсны 2 сансрын нисгэгчтэй сансар судалгааны одоо бүхэл бүтэн шинжилгээ ухааны академийн хүрээнд бол сансар судалгааны бүх суурь судалгааг хийж байгаа. Яг одоогийн байдлаар энэ сансрын шинжилгээ ухааны чиглэлээр бол бас PhD хамгаалсан 50 орчим хүн байна. Тэгэхээр бол хүний нөөц эрдэмтдийн хувьд бол Монгол улс бол бас тодорхой хэмжээний хүчин чадалтай. Сансрын уул уурхай, сансрын аялал жуулчлал гэсэн шин одоо нэр томьёо, шин бизнес ч гэдэг юм уу, тийм ээ? Ийм зүйл бас эхэлж байгаа шиг байна л да. Сансрын аялал жуулчлал бол хамгийн бодиттой зүйл болчиход байгаа. Одоо 20 жилийн өмнөөс энэ асуудал яригдчих эхэлсэн. Тэгээ яг нөгөө тэр бумтан мөнгөний бололцоотой хүмүүс бол захиалгаа өгөө сансарт нисчихсэн. Тухайн үед бол сансарт нисэх одоо жуулчин болох сансарт гараад бууж ирэх зардал бол 20 сая доллар байсан. Энэ зардал бол энэ жил бол 250 мянган доллар болж буурчаад байгаа. Энэ бол одоо Америкийн тэр Virgin Galactic гэдэг сансрын аялал жуулчлалын компани санал болгож байгаа юм. 2020 оноос хүн нисгэж эхэлнэ. Одоо эх жил он гараал. Үүнтэйгээ холбогдуулаад Virgin Galactic компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр сая энэ 10 дугаар сард хувьцаагаа гаргасан. Өөрөөр хэлбэл бодиттой бизнес болоод эхэлчихэж байгаа. Ер нь бол сансарт аялан жуулчлах энэ бизнес бол 250 мянган доллараас дахиад ч доошо буух боломжтой байгаа. Пуужингийн технологиос улам сайжраад улам хямдраад байна шүү дээ. Тэр магадгүй бид нар 50 мянган доллар, 20 мянган долларын хэмжээнд сансарт нэг удаа гараад тийм нэг 4 цагийг өнгөрөөгөөд буугаад ирдэг ийм одоо хэмжээнд хүрэх байх. Энэ бол маш ойрын ирээдүйд. Ойрын 5 жил дотор яригдах зүйл шүү. Сансраас одоо эрчим хүчийн олборлох гэдэг асуудал бас яригдаад байгаа шиг байна. Тий. Түрүүн ярьсан тэр уул уурхайн олборлолт гэдэг дээр манай Нарны аймгийн хэмжээнд бол зөвхөн энэ одоо 9 гариг биш. Маш их олон юм сансрын битүүд, тэнгэрийн эрхсүүд бол солир одоо ингэж байж идэг. Тэгэхээр энэ солир дээр байгаа, саран дээр хүртэл байгаа маш их минералын нөөц байгаа байхгүй юу. Тэгэхээр тэн дээр уул уурхайн олборлолт явуулах юм боломжийг судалж байгаа. Энийг бол одоо ялангуяа арилжааны компаниуд, сансрын стартапууд гэж бид нэрлэдэг. Эдгээр бол судалж байгаа. Энэ жил бол энэ Японы Hayabusa гэдэг хөтөлбөрөөр одоо дэлхийд бас ойрхон орших юм солир дээрээс очиод дээж авчирсан. Тэгэхээр энэ Hayabusa 2 хөтөлбөрийн одоо гол одоо өгж байгаа мессеж юу вэ гэвэл бид солир дээр төөрөмж буулгаад буцаагаад авчирч болох юм байна гэдэг юм техникийн боломжийг харуулж байгаа байхгүй. Ер нь бол дэлхий дээр энэ одоо уул уурхайн олборлолт хийх, минералын олборлолт хийх асуудлыг ерөнхийд нь орхиод дэлхийн орчмын сансрын эрхсүүд дээрээс бидний хэрэгцээт минералаа олборлдог болох ийм шат руу бол цаашдаа бол ер нь явах юм бэл. Яг одоогоор бол энэ техникийн боломж хязгаарлагдмал. Гэхдээ одоо ойрын ирээдүйд сансрын уул уурхайн олборлолт бол хийгдэх нь бол
бодиттой зүйл байна. За тэгвэл олон улсын хүрээндээ техник технологийн хөгжил өөрсдийн одоо хөгжлөө дагаад сар болоод сансар окторгуйг судлах энэ салбраас үр ашигтай одоо ажиллах энэ үйл явц бол одоо өнөөдөр бидэнд эрчимтэй явагдаж байгаа нь харагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ эрчимтэй явж байгаа хөгжлийг дагаад бид үүнээс үр ашиг өөртөө татах мөн хамтарч ажиллах нэр хүндээ өсгөх ямар боломж байна? Ер нь эрх зүйн орчинд бүрдсэн үү? Одоо манайх шиг хөгжиж байгаа улс энэ дэлхийд тэргүүлж байгаа одоо сансар судлалын чиглэлээр хөгжсөн том гүрнүүдтэй хамтарч ажиллах боломж нь ер нь хэр бага юм бол? За манай улсын хувьд бол тэр интеркосмос хөтөлбөрийн хүрээнд бол 81 онд сансар түүний нисэхтэй бол маш их том одоо олд амжилтанд бол хүрсэн. 67 оны тэр олон улсын сансрын гэрээнд бол нэгтцсэн. Нөгөө сар болоод бусад тэнгэрийн хэрэгсийг ашиглах тухай бас гэрээнд бол бас нэгтсэн. Энээс өөр одоо эрх зүйн юм бол зохицуулалт орчин бол яг манайд бол өнөөдөр бол байхгүй. Зүгээр мэдээлэл болгоод хэлэхэд бол 2017 онд бол Монгол Улсын ерөнхий сайдын дэргэд Монгол Улсын сансрын зөвлөл гэдэг нэртэй байгууллага бол байгуулагдсан. Гэхдээ энэ байгууллага маань бас яг нь хурлан тогтвортой бас явахгүй байгаа. Одоо зорилгоо тодорхойлоод цаашдаа одоо Монгол Улсын яг сансрын чиглэлд ямар бодлого баримтлах юм гэдэг энэ бодлогын чиглэлийн одоо ямиг бол хараахан бол хийгээгүй, зарлаагүй байна. Одоо магадгүй удахгүй бас энэ талд анхаарал хандуулах байж магадгүй. Ер нь бол дэлхийн улсуудын жишгийг харахад бол өөрийн гэсэн сансрын хуультай болох ёстой. Сансрын хуультай болж иж энэ чиглэлд ажиллах, цаашаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх олон улсад бусад улсуудтай хамтрах юм эрх зүйн орчноо нээж өгч. Тэгэхгүй бол бид энд хичнээн санаачлал өрнүүлээд хичнээн гоё техник технологи яриад сансрын стартап одоо лабораторийн туршилт хийгээд тэрийг нөгөө эрх зүйн орчин байхгүй учраас олон улсын хэмжээнд гаргаж ашиглах тийм боломж хязгаарлагдмал. Тэгэхээр бол одоо Монгол улс бол юуны төрөнд сансрын хуулиа батлах хэрэгтэй. Энэ чиглэлээр баримтлах бодлогын одоо баримт бичгээ тодорхойлж гаргах нь зүйтэй. Энэ бол одоо ойрын үеийн нэн яралтай хэрэгцээ бас болчиход байгаа. Олон улсын хөгжлөө дагуул тийм ээ. Тий. Хоёрдугаарт бид бол яг манайтай ижил төстэй юм бусад улс орнуудын жишээг бас харж харьцуулж судлах хэрэгтэй. Яг одоо Монгол шиг. Монгол шиг ийм орнууд, хөгжиж байгаа орнууд, далайд гарцгүй орнууд сансрын чиглэлийн бодлогоо яаж төлөвлөж байна? Одоо ямар хууль баталсан байна? Тэрийг бас судлуул бас их зүгээр. Одоо ганцхан жишээ татахад Швейцар бол бас манайтай их төстэй улс. Тэгэхээр Швейцар бол сансрын судалгааны энэ бүх чиглэлд ажиллаж байгаа байхгүй юу? Хин ч одоо энэ тухай одоо анзаараагүй байхад одоо бүх суурь бэлтгэлээ хийцэн ажиллаж байгаа бол Швейцар. Өшөө Люксембург гэдэг жижиг улс байдаг. Яг одоо Монголтой адилхан хоёр том их хөрштэй Франц, Герман гээд далайд гарцгүй. Люксембург яаж ийнэ гэвэл 2017 онд сансрын хууль баталсан. Тэг энэ Люксембургийн сансрын хууль юу болж ийнэ гэвэл өөрийнхөө нутаг дэвсгэр дээр одоо өөрийнхөө эрх зүйн орчинд сансрын компаниуд, арилжааны одоо энэ компаниудыг, стартапуудыг бүртгэж аваад эрх зүйн орчноор хангаж өгөөд хуулийн үйлчлэгийг нь үзүүлээд тэгээд одоо сансрын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ийм одоо боломжийг олгож байгаа. Энэ жил 2019 онд хуралдсан Вашингтонд хуралдсан олон улсын аэронавтикийн одоо холбооны хурал жил болгон ер нь болдог л доо. Тэр хурал дээр бол ярьж исэн тоо баримтаар бол сансрын чиглэлийн энэ одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, ажиллаж байгаа компани тоо бол 60,000 төрсэн байна. Дэлхийд даяар. Энэ 60,000 компани 90% нь 300-аас 500 одоо ажилтнтай жижиг дунд компаниуд байгаа байхгүй юу. Тэг эднэр бол ийм бусад дэлхийн улсууд шиг ийм том төсөл хөтөлбөр бол хэрэгжүүлэх ийм шаардлага байхгүй. Аль нэг технологи дээр нь барьж аваад тухайн технологи хөгжүүлээд тэгээд одоо арилжааны эдийн засгийн эргэлтэнд оруулах ийм одоо зорилготой компаниуд. Саяхан харж байхад бол Харвардын их сургуулиас гаргасан тоогоор бол яг 2019 онд бол сансрын чиглэлийн энэ эдийн засгийн ерөнхий нийт хэмжээ бол 325 тэрбум долларын хэмжээнд бол яригдчихэж байгаа юм билээ. Ойрын 10 жилд энэ тоо нэг их 80-аад давна гэж. Тэгэхээр энэ бол нөгөө
цоо шинээр үүсэж байгаа эдийн засгийн салбар тэгээд бүүн болж байгаа одоо салбар байхгүй. Тэр бид бол тэндээс бас хоцорч болохгүй. За бидний ярилцлага өндөрлөж байна. Урилга хүлээ авч сонирхолтой яриа өрнүүлсэн зочин танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахин тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа олон улсын сансар судал ба хөгжил гэсэн сэдвээр тойм хөтөлбөр үзүүллээ. Энэ удаагийн дугаартаа бид судлаач мөнх хоёрыг урьж оролцууллаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.